Засгийн газрын 2001 оны 71-р тогтоолоор гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх алба байгуулагдсанаар Монгол улсад байнга оршин суугч, цагаач, харьяалалгүй иргэдийн бүртгэл хяналтыг төвлөрүүлэн хариуцах бие даасан статустай байгууллага бий болох үндэс суурь тавигдсан юм. Засгийн газрын 2008 оны 64-р тогтоолоор засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар болон өргөдсөн. Хэлийн бомтын тухай хууль 2014 оны 4-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан засгийн газрын 2014 оны 101-р тогтоолыг үндэслэн хэл хамгаалах ерөнхий газрын хэлийн шалган нэвтрүүлэх чиглэлийг гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газартаа нэгтгэн иргэний харьяалал шилжил хөдөлгөөний ерөнхий газар болгон өөрчлөн зохион байгуулсан. Улмаар засгийн газрын 2016 оны 7-р сарын 27-ны өдрийн 4-р тогтоолоор хууль зүйн дотоод хэргийн яамны харьяа засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гадаадын иргэн харьяатын газрыг шинжилэн байгуулав. Байгууллагын анхны дарга Цэдвийн Буян Бадрах 2001-ээс 2005 онд ажиллаж байв. Норов самбуугийн удаан жаргал 2005-аас 2007 онд. Дашторжийн мөрөн 2007-оос 2012 он. Бүх чулууны пүрэв дөрж 2010 оноос 2015 он. Дондвийн болд 2015-аас 2016 онд. 2016 оны 8 дугаар сараас Дашторжийн мөрөн гадаад хэргийн харьяатын газрын даргаар эргэн томилогдсон ажиллаж байна. (2001) онд гадаад хэргийн харьяатын асуудал эрхлэх газар бие даасан алба болж байгуулагдсанаас хойш тэгээ 15 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болтлоо статус нь өндөр болж бид зөвхөн төв одоо үйл ажиллагаа явуулдаг байсан бол орон нутаг, бүх аймаг, хэлийн 40 гаруй одоо бомбт дээр манай албаа хаагчид ажлыг гүйцэтгэж байна. Гадаад иргэн харьяатын газар байгуулагдсны 15 жилийн болон энэ байгууллагад ажиллаж байсан манай ах бодлоо энэ байгууллагад бас ажиллаж байсан төрийн албаа хаагчид одоо ажиллаж байгаа манай албаа хаагчид түүний гэр бүлийнхэнд баярын мэдлэгээ бишүүлж сайн сайхныг хүсье. Гадаадын иргэн харьяатын газар нь хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар төв газар нь үндсэн чигүүргийн 4 газар, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлэх чиглэлийн 1 газар, 6 хэлтэс, 1 алба, нийт 130 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна. Хүний эрхийг дээдэлсэн нэгэн зорилготой хамт олон таны өмнө гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, харьяатын тухай, хэлийн бомбын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Монгол улсад зорчих төр иргэж, албан болон хувийн хэрэгээр оршин суух, гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, хувийн урилга олгох, гадаадын иргэнийг цахим үнэмлэгчүүлэх, Монгол улсаас гадаад улсад суугаад дипломат төлөөлөгчийн болон консулын газарт мэргэжил, арга зүйн тусалцаа үзүүлэх, иргэний харьяалал, цагаачлал, гадаадын гэр бүлд Монгол улсын харьяат хүүхэд өөрчлүүлэх, олон улсын болон гадаадын төрийн бус байгууллагын салбар төлөөлөгчийн газартай холбоотой асуудлыг шийдвэрлэх, Монгол улсын хилээр нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, гадаадын иргэдийн хяналт, визийн зөвшөөрлийн болон улсын хил нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан байгуулах, хөтлөх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, эйлэрсэн зөрчлийг шийдвэрлэх үүргийг хэрэгжүүлж байна. Та бүхэндээ гадаад иргэн харьяатын газрын түүхт 15 жилийн баярын мэндийг хүргэе. Би 2001 онд гадаад иргэн харьяатын асуудал эрхлэх алба үүсгэн байгуулагдсанаас хойш энэ байгууллагт ажил амьдралаа холбоод 16 жил болж байна. Хамт олноороо үргэлж бахархаж
хамт олонноос үргэлж суралцж байдаг. Ингээд байгууллагынхаа үе үеийн удирдлагууд болон хамт олондоо түүхт 15 жилийн баярын мэндийг дахин хүргье. Би 2002 оноос энэ байгууллагад ажиллаж байна. Ажиллаж явах хугацаатаа Хэлийн бомб болон хөдөө орон нутагт ажиллаж байсан. Манай байгууллага нь мэрэгжлийн өндөр ур чадвар шаардсан хариуцлагатай алба юм аа. Ингээд байгууллагынхаа хамт олон түүхт 15 жилийн баярын мэнд хүргье. Байгууллагынхаа 15 жилийн түүхийг бүтээлсэж хамт олонтойгоо мөр зэрэгсэн ажиллаж байгаадаа баяртай байдаг. Байгууллагынхаа хамт олонд баярын мэндийг хүргье. Манай байгууллага Хэлийн чандад зорчиж буй өөрийн орны иргэд Монгол улсад удаан хугацаагаар оршин суух гадаадын иргэдэд дэлхийн жишгт нийцсэн үйлчилгээг нэг дороос шуурхаа хүргэх зорилтыг тавин ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд бүгд найрамдах Солонгос улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага GOICA-тай хамтран Хэлийн бүртгэл мэдээллийн болон гадаадын иргэдийн бүртгэл хяналтын нэгдсэн системийг бий болгож тодорхой үе шаттайгаар нэвтрүүллээ. Монгол улсын хилээр зорчигч тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, бомбын үйл ажиллагаанд орчин үеийн өндөр хурдтай техник технологиг нэвтрүүлэн, хувь хүний биометрик мэдээллийг агуулсан мэдээллийн санг ашиглан Хэлийн шалган нэвтрүүлэх хяналтыг шуурхай болгон сайжруулснаар манай улсын Хэлийн шалган нэвтрүүлэх бүртгэлийн үйл ажиллагаа олон улсын жишгт хөрлөө. Бахархам дүүхтэй нэр хүндтэй байгууллагад туршлагатай хамт олонны дунд ажиллаж байгаадаа залуу хүний хувьд баяртай байна. Та бүхэндээ баярын мэнд хүргье. Би залуу хүний хувьд олон улсад нэр хүндтэй хариуцлагатай энэ албанд туршлагатай хамт олонтой мөр зэрэгцээ ажиллаж байгаадаа туйлын их баяртай байна. Төрийн үйлчилгээг хурдан шуурхай нээлттэй хүргэж байгаа хамт олондоо 15 жилийн ойн баярын мэндийг хүргье. Манай байгууллага хүний эрх чөлөө, үндэсний эрх ашгийг дээдэлж олон улсын жишгт хүрсэн нээлттэй хариуцлагатай үйл ажиллагаа явуулахыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.